Увс аймгийн Ховд сумын залуучууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүгд уулзаж сум орноо хэрхэн хөгжүүлэх вэ, сум орнодоо ажлын байр хэрхэн бий болох, хэрхэн хоршиж ажиллах вэ гэдэг олон асуудлыг ярилцсан гэдэгт итгэж байна. Миний би Ховд сумын ард иргэдийн итгэлийг авч Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүнээр сонгогдсон ажиллаж байна. Энэ хугацаанд Ховд сумыг аялал жуулчлал тулгуурласан бүс нутгийн нэг сайхан сум болж хөгжөөсэй гэж зорж ажиллаж байгаа. Миний хэрэгжүүлж байгаа шинэ нэрийн төслийн хүрээнд ажлын байрны сургалтыг хэд хэд удаа зохион байгуулж, мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр Ховд сумандаа цэцэрлэгт хүрээлэн бий болгон ажиллаж байгаадаа таатай байна. Ингээд Ховд сумынхаа нийт залуучуудаа ажлын өндөр амжилт хүсэж, хоршиж, хамтарч Ховд сумаа хэрхэн хөгжүүлэхийн талд та бүгдтэй хамтарч ажиллана гэдгийг илэрхийлье. Та бүгдтэй ажлын амжилт хүсье.